이쪽에 80% 장어, 6% 오타오, 자 이런 게 가능하죠. Тэгэхээр энэ хатны өнгө юм гаргасан. Хатны өнгө бол ерөнхийдөө одоо өөрөө чигээр тусаад намайг Батбаатарын Бямба гэдгээ Улаанбаатар хотод төрсөн. Тайванд соёл буюу урлаг судлаач буюу зураач мэргэжлэр төгсөөд 2013 онд эх орондоо ирээд өөрийнхөө хувь уран бүтээл хийгээл одоо ингэ байж байна да. За өнөөдөр одоо эх оронтой холбогдсон, байгальтай холбогдсон зураг зурж үзүүлье. Энэ жил орхны хүрхрээ бол жинхэнэ нөгөө нэг одоо улаан цутгалан гэдэг нэрээр бараг одоо ингэж үерлэж бараг ингэж маш сайхан ингэж урсж штэ тий. За бүгдээр за орхны хүрхрээ хэдүүлээ төсөөлье те. Магадгүй одоо энэ 7 телевизийг үзэж байгаа хүүхдүүд, багчууд маань багштайгаа те ижлэгэн зурж болно. Одоо орхон гол маань ингээ урсаад наашаа ингээ бууж ирж байгааг багш нь харж ийн төсөөлж ийн. Та нар цан мөн харахыг хичээгээрэй. Тэгэхээр багш нь энийг ингээд хараад төсөөллөө. За ингээд хад байна те. Орхныхоо хүрхрээний том хатан цохоог багш нь төсөөллөө. За багш нь жишээлбэл төсөөснөөс эхлэе. За зингэр тэнгэр төсөөсөн бол багш нь түнгэрээ зураад эхлэе те. За багшийн төсөөсөн тэнгэр гараад ирлээ. За магадгүй хэдэн үүл хийж болно те. Тэнгэрээ багш нь зурлаа. За одоо орхны хүрхрээний байгалыг энэ дээр дурсалж үзүүлье. За уул бол их гоё харагддаг. За голыг ингээд зуръя тий. Орхон гол урсж гин. За орхны хүрхрээний юу? За энэ ч би за багш нь хад зурнаа. За үүн дээр гоё хадныхаа өнгөлийг гаргая тий. Мэдээж зэрэг ус болвол асар өндөр дээрээс боожаа. За нэг сонирхолтой юм хэлгээд багш нь ерөөсөө яг орхны хүрхрээг бол боддоор хизээч одоо харж байгаагүй л те. Тэгээд багш нь бол зөвхөн төсөөллийнхөө хүчээр бод зурж байгаа юм те. За ингээ хадан хисаа энэ төр ингээ харагдаж болно. Нэ? За хадыг ингээд багш нь нэг доошоогоо бол багш нь бол ерөнхийдөө би яг улаан нэг чулуутын голыг бол хавцлыг бол харжсэн. Доошоогоо чулуутын хавцал мэдээж үргэлжилдэг. Нэлээд хадтай байгаа. Магадгүй энэ хэсгээр нь ингээд хад сүүдэртэй байж болно. Тэ сүүдэр ингээд хараад үг. Нааталт нь ингээд магадгүй чулуу голын иргэний чулуу байж болно. За орхны хүрхрээн дээр илүү ингээд ёо одоо жинхэнэ усаа хүрхрээрээ зурна тий. Одоо жинхэнэ усыг бол
одоо жинхэнэ амьдруулна гэсэн үг. За магадгүй энд мод байгаа. За нэлээд өндөр зурчлаа модтой тий. Уул нэг намхан байд юм билээ. За энэ чи хүн зурж болно тий. Нэг цүнхөө үрц аялагч үйж болох юм тий. За магадгүй зураг авч болох юм. Тий, протест. За сүүдэр мэдээж ирэх тусна. За зарим минь хатан дээр хүчтэй гэрэл өгч явах шин. Энэ самбар дээр зурх бол нэг төрлийн бас урлаг мөн. Тэгтээ яг энэ урлаг бол одоо бас нэг хөгжөөгүй. Одоо баг энэ бол зөвхөн нөгөө маш түргэн хугацаанд зурагддаг. Дээрээс нь зөвхөн самбар дээр. Тийм учраас нөгөө нэг самбарын нөгөө нэг энэ материалаас их шалтгаалдаг. Тэгээ аваж юуж болтгоо зөвхөн зураг юм уу хальсан дээр үлддэг. Ийм одоо зургийг би бол ерөнхийдөө Монголд одоо 2009 оноос эхлээд зурсандаа тэр үед би нөгөө нэг цагийн багш хийдэг байлаа сурагчдад. Тэгээд энэ санааг яах гэж одоо яагаад болсон бэ гэхээр хүүхдүүд ингээд 40-50 хүүхдүүд ч юм уу 30-аад хүүхдүүд ингээд над руу ингээд хараас зогсож байна те. Тэгээ багшигаа л харна штэ. Тэгээ яг зургийн багш нь ингээд самбарын өмнө цагаан шохоо ч юм уу өнгийн 3 одоо шохоо барьчаад юу ч хийхгүй бол харамсалтай юм шиг санагдсан надад миний хувьд те. Тийм учраас энэ яагаад юу н самбар дээр энэ хүүхдүүдэд те ингээд хичээлийг айгу гоё ормоор санагдаад миний бас хөтөлбөр байсан тэр үед. Тэгээ би бас боловсруулдаг байсан хичээл орохоос өмнө. Тэгээд самбар дээр бол 2009 оноос хойш зурж эхэлсэндээ. Самбар бол бас их хортой, шохоо их буримтгай. Ерөнхийдөө бол 40 минутад хичээл ордог гэж үзвэл нэг 10 минутанд зурдаг. Монгол гоо зүй, Монгол урлаг хүүхдүүдэд яг энэ тэнцүү хүрэх ёстой. Тийм үндсэн дээр би энэ алчуур, энэ 3 өнгийн шохоогоо одоо эдэн зурдаг да. Тэгтээ надад бол ад жаргалтай байдаг. Яагаад гэвэл хүүхдийн энерги айгүй гоё байдаг. Зурж явах явцад манай хүүхдүүд чөлөөтэй ирдэг л та. Сурагчид маань тэр их гоё. За би урчуудын эвлэлийн хорооны бол гишүүн хүн биш тий. Тэр хариаллага тэр байгууллага ч юм уу тэргүй хэсэг бүлэг хүмүүсийн одоо хамааралтай хүн бол биш. Нэг энгийн нэг чөлөөт уран бүтээлч байна. Ер нь бол хүмүүс их олон асуудаг тий. Одоо та яг
хөрөг зураач юм уу? Хөргөөр зурж чаддгаа энэ төр гэл те. Та морины зөвхөн морь зурдаг, адуу зурдаг юм. Тэний хөрөн хаалцаа адуу ч ямар гоё юм бэ гэл. Нэг бол та хотын зургийг айгуу хотын зураг зурдаг зураач уу гэл те. Мэргэжлийн зураач хүн гэдэг ойлголт, мэргэжлийн хүн гэдэг ойлголт бол миний одоо ойлголтоор бол бүхэл салбарт, бүхэл уран зургийн бүхэл одоо энэ жанр буюу энэ салбарт бүх төрлөөр нь ажиллаж чаддаг хүнийг л хэлнэ. Тэгэхээр би одоо яг нэг урсгалд бол баригддаггүй. Би кипер-реализмыг маш их хүндэлдэг. Сонгодог урлагийг дээдээр хүндэлдэг. Энэ хоёр урлагийг сураагүй болвол кипер-реализм буюу сонгодог урлагийг сураагүй болвол миний хувьд бол зураач биш гэж үздэг. За энэ хоёрыг сурцсны дараа тэр абстрактаа байна уу, авангардаа байна уу, тэр изм бол тэр хүний дотоод ертөнцийн асуудал гэж үздэг. Миний одоо бол барьж байгаа урсгал бол яг хоо кипер-реализм. Тэгээд урсгалд бол баригддаггүй. Хүссэн л энэ урсгалаар хийдэг. Хүн зураач биш. Мөн одоо жижиг хэмжээний одоо анимашн хийж болдог, зарим одоо график зураг, одоо абстракт ч вэ, авангард ч вэ, бүх зураач нар ордог. Ийм зургийн уралдаанд одоо олимп болдог. Тэр олимпиад миний бие бол 2019 онд орсон. Маш удаж байгаа зарлагддаг ийм уралдаан. Үүнд би одоо өөрийнхөө дэлхийн үүсэл гэдэг бүтээлээрээ одоо дэлхийн ертөнцийн одоо үүсэл ихтлэхий гэдэг утга агуулгыг агуулсан тийм бүтээл хийгээд одоо honorable mention болсон. Одоо миний бүтээл бол тэр Японы алдартай Bijutsu гэдэг сэтгүүл байт юм билээ. Тэр сэтгүүлд тэр сэтгүүл нь ямар сэтгүүл вэ гэхээр дэлхийн алдартай зураачдын бүтээлийг хэвлэдэг сэтгүүл юм билээ. Тэрэнд миний бүтээл хэвлэгдсэн. За Монголд бол одоо 1940 онд одоо зөвлөлт холбоот улсын одоо мэрэгчлэлтэнгүүд анх Монголд одоо ирээд зургийн сургалтыг бий болгож одоо хүүхдэд зурглалын хичээл заасан. Харин Аз, Европ ТV ингээ харьцуулахад бол одоо Европ ТV-д бол хэдэн зуун жилийн өмнө л дөө зураг ингээд үүсээд ингээ хөгжсөн байхад одоо манад бол 1940 он гэдэг бол айгу жоохон хожуу тоо. Гэхдээ яг ингээд бүтээл буюу үзлэнгийн ингээд том үзлэнгийн ингээд заал танхимд ингээд ороод харахад бол харамсалтай нь манай Монгол улсын үзлэнгийн танхимд дэлхийн алдартай одоо нэртэй за жишээд урдын хүн болгон мэднэ Леонардо да Винчигийн бүтээл байна уу? Байхгүй. Манад яг ингэж яг уран зурагт зориулсан тийм үзлэнгийн юм заал байхгүй. Түүн дотор байгаа бүтээлүүд одоо манай Монгол улсын галерейд байгаа бүтээлүүдийн дийлэнх нь одоо социализм, реализмын үеийн бүтээлүүд байдаг. Яг ийм сонгодог ийм урлагаасаа эхэлж манайх бол ингэж хөгжөөгөө ийм байгаа л та. Яг хав одоо орчин үе болвол ингээ миний харж байгаагаар бол одоо авангард загвар, абстракт загвар гэдээ баг хүн болгон зураач болж чадна. Хүн болгон одоо баг одоо будаг цацсан л болгон баг зураач болоод өөрийгөө абстракт загварын зураач гэж хэлээд байгаа нь жоохон энэ урлагийг дэндүү шалдан унгаж цензург болгоцсон юм да гэж хардаг. Монгол адуу бол хулан дахин удамтай гэж ярьдаг шүү дээ тий. Яагаад ч гэвэл бол хулан дахин одоо удам мөн. Монгол адуун хэмжээ өөрөө чухал байгаа. Үүнд хэмжээ одоо энэ тэгшхэм гэж байгаа тий.
Монгол адуу өөрөө бие нь өөрөө яг кубд багтдаг, дөрвөлж юм квадратд багтдаг. Хүзүү яг л нэг одоо толгооны хэмжээ энэ хүзүүний хэмжээ хоёр ижилхэн байдаг. Тэгээ хүзүү богон толгой томтой, тархи томтой гэсэн үг байна шүү дээ ерөнхийдөө. Маш их ачаал авах чадвартай. Тархи томтой байна гэдэг чинь хурдан байна гэсэн үг. Европ адуу бол бие томтой, толгой жижигтэй байдаг. Зарим нь сортоос их болоод байгаа. Тэгээ Европод янз бүр тэрий ч одоо жишээлбэл эрлиз адуу гэж яриад байгаа. Эрлиз болгох тусам л адууны толгооны хэмжээ, хэлбэр хэмжээ өөрөө жижигэрдэг. Эрлиз биш байх тусам л тархин томсоод хүчин яг тэр адууны одоо энэ адууны тархиндаа багтах биенийх нь хүчин яг хуваарлагдчих явж байдаг. Тэгэхээр өөрөө Монгол адуу бол Европ адуугаасаа биеэрээ ч онцлогтой, тархиараа ч онцлогтой, өнгө төсээрээ ч хулан дахитайгаа ойртолцсон. Ер нь бол ингээ хөдөөхээр явхад бол хулан дахин өнгө Монгол адууны өнгөтэй их ойролцоо л байдаг. Толгооны хэмжээ яг л ижилхэн л байдаг шүү дээ. Ер нь бараг зөрөө дахгүй шүү. Би адууг зурхтаан болвол надад одоо хурдан хүлэг их таалагддаг тий. Монгол хүн учраас би Монгол одоо адуунд хайртай. Би адуунд хайртай гэдэг одоо ингээл одоо адуу малыг тэрвэрж үнсээд ч юм уу тийхгүй тий. Би бол энэ урлагийн бүтээлээр бол харуулдаг. Миний урлагийн одоо энэ адууны бүтээл одоо энэ түрүү магна гэдэг бүтээл маань ерөнхийдөө миний хувьд бол түрүү магна. Яг жинхэнэ адууны хувьд бол одоо яг түрүү магна болсон юм уугүй мэдэхгүй. Яг миний хувьд бол одоо монгол хүн учраас тэр адууны нэг юм хөлс гэж ярьдаг штэ манайхан чинь. Хөлс нь хатааг байхад очиод нэг айдас авчихсан даа тий. Тэрүүнээс би бас яг энэ бүтээлээ бас бодоод санаа аваад ер нь би адууны хөлсийг одоо магадгүй хатаагүй байх тэр үе мөч ингээд булчин хүртэл ингээ хөлнийг нь борчин хүртэл миний зурган дээр ингээ жижигэн жаан харагддаг. Тэгээд ингээд адууны хөлс нь ингэж гоожоол ингээ урсаал цаанаасаа ингээл яаддаг байхгүй. Ингээ гараад байгаа мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр яг тэр нэг торгон агшинг одоо миний одоо би бол сэтгэлээсээ бүтээл болгочихъя гэж л бодсон. Яг Монгол адууны сүр хүчийг бас харуулчих та гадны хүмүүст те бас мөн монгол хүмүүстээ бүтээл болохоор үзүүлж ил гэж зорьсон байна. Би өөрөө багш хүн одоо хүүхдүүдэд хичээл заахад монгол хүүхдийн сэтгхүү хүний сэтгүүг ингээ хардаг. Ерөөсөө л өөрөмцөйд. Ганцхан юм нь одоо манай монгол хүүхдүүдэд тал нутгийн хүмүүс учраас нэг жоохон суус яг юмд нэг тооштой суух одоо нэг жоохон тогтох нэг хүсэл жоохон сул байдаг. Тэрүүнээс сул талаар бусдуудаар бол айгүй илүү. Одоо энэ аж үйлдвэрийн 4-5 дугаар хувьсгалыг бол бид нар бол гүйцэхгүй шүү дээ. Монголчууд бид. За аж үйлдвэрийн 4-5 дугаар хувьсгал гэж юу яриад байгаа юм гэхээр энэ бол компьютерлэгдсэн 90-100 гэсэн үг. Одоо робот хүртэл зураг зурж чаддаг болсон. Магадгүй энэ хөгжил явсаар байгаад хүн төрлөختөн одоо Европ төвд ч юм уу өндөр хөгжилтэй хөгжингүү орны хөгжил зогсож магадгүй. 10 жилийн дараа ч юм 20 жилийн дараа. Энэ үед Монголын боловсралтай өөрсдөө төсөөлөн бодож одоо өөрсдөө шинэлэг санааг санаачилж гараараа хийж бүтээж чаддаг ийм иргэд одоо төрнө. Тэр үед магадгүй Европод өндөр хөгжилтэй орнууд одоо хөгжлөн зогсоод ч юм уу сэтгэхүйн хувьд бол роботцсан хүмүүс байж магадгүй гэж би хардаг. Яг уу одооноос бид нэр боловсралтай хүүхдүүдтэй одоо тархийг төсөөлөн бодох чадварыг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэр нь яах нь цэцэрлэгийн багшаасаа эхлэх нь тэр нь яах нь зөв сургалт, зөв системээс эхэлж явах нь. Бид нар бол аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг одоо бид нар давна гэж байхгүй. Машиныг жишээл Европчууд хийсээр байгаад хэдэн зуун жил өнгөрч байна. Тэр 100-ыг өнөөдөр бид нар давж чадахгүй.
Харин бид нэр тэр хөгжлийг тэр 100-д роботсон технологиг бид нэр шал өөр төвшөнд эсрэгээр ашиглах оюун тархитай төсөөлөн бодох чадвартай иргэд болоод 10 жилийн дараа тэрийг өөр төвшөнд шинэлэг төвшөнд явуулж чадварлаг мэрэгчлэлтэнгүүд магадгүй авчим хөдлөх хүчин гэж магадгүй гэж байна. Ер нь би шавнартаа ингэж загтаг. Өөрийнхөө дуртай, өөрийнхөө хийж чаддаг зүйлээр амжилтанд хүрдэг шүү. Зураач хүн болоход юу анхаарах вэ гэхээр одоо Монголд манад нэг юм харагдаад байдیں۔ Зүгээр эрс үнхний зураач ч юм уу, өнгөний зураач ч юм уу гэж яриад байдаг. Энэ бол нэг л үг. Зураач, мэрэгжлийн зураач, уран бүтээлч болох гээд хөөхтүүд маань ингэж бэлтэж явах юм бол нэгдүгээрт харандаа гэж юу вэ? Харандаагаар одоо эрсүнг хэрхэн зурдаг вэ энийг сурна. Тэгэхээр зураач болоход 10 төрлийн зүйлийг сурсан байх хэрэгтэй. Чи хэрвээ зураач болох гэж байгаа бол аягийг одоо гэрэл зургийн халснаа авсан юм шиг гараараа буулгахгүйгээр зураад үзүүлчихээ. Одоо зурцсны дараа за би нэг шавгуул зураач болох юм байна да гэж бодоорой гэж би хэлдэг те. За нэг юм л байна.